За хай дараагийн хэмжлэгээр уулзж гин. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр аним дээр гардаг Монголтой холбоотой юм эсвэл Монголын талаар ярьж исэн, харуулж исэн тийм зүйлсүүдийн талаар ярих гин. За хамгийн ихэнд дурдах аним бол Дандадан байгаа. Ер нь бол би энэ бичлэгийг хийх санааг Дандадан анимнаас авсан. Яа тэгэхээр тэрэн дээр ингээд бүр яг яалчгүй Монголын тийм юм гэд ингээд нэрлээд ингээд гардаг учраас энэс өөр анимнууд дээр ер нь Монголын талаар гард юм үгүй мүү гэдгийг нь хайж олж аваад тэгээ ер нь бол нэлийн олныг олсон. Ийм олон олтно гэж бодоагүй. За тэгээ эхнээс нь ахуулаад ингээ ярья. За Дандада аним дээр болохоор яг Монголын олгоо хорхоог дүрслэж харуулдаг, ярьдаг, гардаг байгаа. Тэгээ шинжлэх ухаанаар болохоор яг энэ олгоо хорхоог гэдэг амьтан байдаг үгүйг бол батлаагүй. За тэгээ анимны гол үйл явдал дээр яг энэ олгоо хорхоог яг яаж дүрсэлж харуулдаг вэ, яаж оруулдаг вэ гэхээр одоо манай гол дүрийн залуу харь гаргийн ч юм уу эсвэл ийм сансар окторгуйн тийм юм судлах амар дуртай. Тэр болохоор ингээд номон дээрээс ингээд Монголын олгоо орхооны талаар ингээд мэдээлэл уншаад тэгээ тэрэн дээр ингээд яг олгоо орхоог ингээд гаргаж харуулдаг. За тэгээ дээрээс нь одоо яг энэ анимны Cursed Village Arc гэдэг арк байгаа байхгүй юу? Хэсэг. За тэрэн дээр болохоор Монголын тэр олгоо орхоог Японы Tsuchinoka гэдэг Yokai амьтантай энэ хоёрын нийлбэр тийм амьтныг дайсны дүр болгож ингэж харуулдаг байхгүй юу? Yokai гэдэг нь болохоор Японы ардын аман зохиолд гардаг одоо сүнс мангас ч гэдэг юм тиймэрхүү зүйлүүдийг Yokai гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэгээ энийг болохоор бас харсан тохиолдол байдаг гэж яригддаг ч гэсэндээ бас л яг манай олгоо орхоотой адилхан шинжлэх ухаанаар ерөөсөө байдаг гэдгийг нотолж чадаагүй. Тэгэхээр ер нь бол Япон, Монгол хоёрын одоо аман яриа, домогт ярианд гардаг тийм хоёр ийм амьтныг нийлбэр болгосон нэг тийм дайсны талын дүр болгож харуулдаг байгаа. За дараагийн аним нь болохоор Мау Юшагны. Мау Юша. За би энэ аним бол ерөөсөө үзэж байгаагүй. За энэ дээр болохоор Монголтой холбоотой юу гардаг вэ гэхээр хуралдай буюу одоо яг энэ аним дээр куралтай гэдэг үг гардаг гинэ. За тайлбар нь гэх юм бол за энэ аним нь болохоор Мау буюу Чөтгөрийн хаан Баатар хоорондын ийм тулааны үйл явдлууд ингээ гардаг гэж байгаа. За Чөтгөрийн аймагуд болон бусад үндэстнүүд улс төрийн шийдвэр гаргахдаа куралтай хэмээх зөвлөлтөөнийг зарлан хуралдуулдаг тухай гард юм байна. За тэгээ энэ Монголын эзэнт гүрний үеийн их хурлын нэр томьёог ашигласан жишээ олж гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ аним дээр хуралтай гэдэг үгийг ашигласан байх нэ. За дараачих нь гэх юм бол World's End Harem гэдэг нэртэй аним юм байна. За энэ дээр болохоор Чингис хааны нэр дурдгдсан гинэ. За манга олон анимны тодорхой хэсэгт ингээд дэлхийн түүхэн дэх агуу удирдагчдын тухай ярихдаа Чингис хааны нэрийг дурдсан байт юм байна. За энэ дээр бол нэг тэгж ямар сүртэй гардаг юм зүгээр ингээд Чингис хаан гэл ингээд дурддагдаад өнгөрдөг. За энэний дараа энэ бүр ямар хөөрхөн зөө. Нөгөө Beastars гэдэг аним эдэн штэ. Чон тулаа хоёр ингээд хайр дурлалын харилцаатай болдог. За тэгээ энэ дээр болохоор энэ яг манган дээр нь гардаг юм шиг байгаа. Аним дээр бол нэг амар онцолж харагддаггүй. Тэгээ энэ дээр болохоор Монголын мэрэгч амьтан гардаг юм байна. За дараачих нь болохоор Witch in Mongolia гэнэ. За энэ аним нь болохоор бүхэлдээ Монголын тухай биш ч гэсэндээ Монголын эзэнт гүрний үед өрнөдөг юм байна. Цаг хугацааны хувьд. За тэгээд дөрвөн хатан зэрэг түүхэн дөрүүд багтсан тул Монголын сэдв хамгийн ихээр багтсан бүтээл юм аа гэж тайлбарласан байна. За тэгээд Чингис хаан бол ингээд Чингис хаан юусаа гарахгүй. Чингис хааны дараа түүний одоо үе залхамжлагчдын үеийн амьдрал болон эмэгтэйчүүдийн улс төрд гүйцэтгэх үүрэг одоо тэр нууцлаг янз янзын үйл явдлууд тиймэрхүү зүйлүүд юу нь бол гард юм байна. За тэгээ энэ дээр болохоор ялчгүй Witch in Mongolia гэж байгаа болохоор ер нь бол Монгол хаттын талаар л гарах юм шүү. Би бол тэгж л ойлголоо. Гэтэ би бас энэ анимыг үзег байгаа. Энд чинь бас гараагүй ч байгаа илүү. Би ер нь бол ийм аним гарч байгаа юм байна Монголын тухай энэ гэдэг нэг тизерүүдийн трейлер энтрийг нь бол гарч ирснийг нь бол санаж байна. За дараа нь Доктор Stone. За энийг болохоор би өөрөө яг Доктор Stone-ыг үзэж байхдаа хөө энэ Монгол гэр гарч штэ гэж бодож исэн. Яг тэр тухайн үед үзэж байхдаа энэ чинь баг 2 3 жилийн өмнө штэ. Тэгээ тэрийг үзэж байхад тэгэж санчаад тэгээд яг энэ сэдвээ бэлдэж байхдаа нэрээ Доктор Stone дээрээс нэг иймэрхүү юм гардаг штэ. Тэр яг Монгол гэр мөн байсан үгүй байсан уу гэдгийг нь хайгаад үзсэн чинь гэр буюу юурт гэдэг тийм зүйл ингээд барьдсан байд. Одоо Доктор Stone чинь ингээд дэлхийн ертөнц бүр ингээд мөхөд сүрээд ингээд тийм болцсны дараа ингээд хүн төрөлхт ингээд сэрж байгаа штэ ингээд юу ч байхгүй шинжлэх ухаан техник технологи юм юу ч байхгүй баг ингээд шинэ дэлхий дээр сэрж байгаа гэсэн. Тэр дөнгөж гараад ирсэн тэр 90 цаг үедээ гэр дотор амьдарч байгаагаар ингэж харуулдаг. Тэгээ ер нь бол гэр мөн байсан байлээ. Гэтэ юурт гэж бас нэрлэдэг юм билээ нэг.
За дараа нь Genko Kasenki гинэ. За энэ дээр болохоор би бас энэ анимыг үзэж байгаагүй юм байна. Монголтой яаж холбогдож байгаа гэхээр за энэ хүү бүтээл нь 13 дугаар зууны үед Монголын эзэнт гүрэн Японыг дайлаар мордж байгаа түүхэн үйл явдлыг өгүүлдэгэ. Гэхдээ гол баатар нь Монгол цэргүүд биш харин Японы талын Цусшима арал дээрх дайчид бөгөөд тэд Монголын армийг хэрхэн эсэргүүцэж буйг харуулдаг. Монголчуудын талаас биш, Япончуудын талаас монголчуудтай хэрхэн байлдаж тулцаж амьд тэмдэж байгаа вэ гэдгийг харуулдаг. Тийм үйл явдлын аним дээр ер нь болох гард юм байна. За тэгээд Slime Data King гэдэг аним мэдэн штэ. Нилээн бас дээр үед гарч исэн. Тэгээд тэрэн дээр Монгол гэр гараад идэх шиг санагдчихээн. Би бол яг тийг санаад байна. Тэгээ бас тэрийг ингээд Монгол гэр мөн байсан уу биш үү гэдгийг хайгаад үзсэн чинь ер нь бол бас л гэр мөн. Тэгээ Монголтой холбоотой зүйлүүд ямар анимдаар гардаг вэ гэж хайхад бол эдрийг ер нь бол олсон. Тэгээд та бас өөр ямар аним дээр Монголтой холбоотой зүйлүүд гардаг вэ? Миний энд дурддаггүй зүйл анимнууд байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Окей, бичлэг дуслаа. Гарч байгаа бичлэгээр уулзъя. Баярлалаа, баяртай. Харт.